Өдрийн мэндэрхэн мөндөд сонсогчдоо дугааргүй дуулан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр эфир төлөгч миний би Улаанбаяр болон Ууган Цэцэг за эфирийн найруулагчаар Чин Зэрэг та бүхэнтэй хамт ажиллаж байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За лав гарагийн өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр өдрийн шууд нэвтрүүлгээр ер нь нэг 8 сар гарснаас за 8 сар ч гэж ярихгүй л те энэ оны эхнээс авахуулаад хэвлэл мэдээллийн сайт редакц одоо мэдээ цацах юу боломжтой гэдэг тэр бүгдэн дээр нэг сардаа ч юм уу 7 хоногт нэгээс 2 удаа байгаль орчны хурал болох одоо энэ COP17-гийн хуралтай холбоотойгоор экосистем экологтой холбоотой мэдээлэл цацагтаад байсан. За 8 сараас авахуулаад бол энэ зүйл маань зөвхөн одоо байгаль орчинтой холбоотойгоос гадна бүх салбарын үйл ажиллагаатай ингэж уялдаж орж ирж байгаа. За гадны жуулчид ирж байгаа гэдэг утгаараа бас нөгөө аялал жуулчид энэ салбар руу орж ирж байна. За тэгээд нүүдэлчин дэлхийн соёл фестивал за тэгээд боловсролын салбар дээр хүртэл ингээд Монголигаар цэцэрлэгт одоо хүүхдүүдэд нэгдүгээр ингээд хүүхдүүдэд бүртгүүлэх гэх мэт одоо бүх салбарыг бол хамарч байна. За энэ дундаас нэг одоо зүйлийг онцолж ярих юу вэ гэхээр гадны аялал жуулчлалаар одоо аялал жуулчлал гэхээс илүү хурлаар хүмүүс ирнэ. За аялал жуулчлалын салбар нь бол ингээд ойлгомжтой нөгөө нэг газар зохион байгуулад ингээд байлгах, суулгах, за буудалд үйл хөдөлгөөн гэдэг зүйл. За үүнээс гадна тэр хүмүүс нөө үзүүлж харуулах. Дээрээс нь энэ хурал зөвхөн одоо юу гэдэг байгаль орчноос гадна Монгол орныг сурталчилж байгаа нэг томоохон үйл явц байгаа. Дэлхийн нийт харж байна. 190 гаруй орн гэдэг утгаараа аваад үзэх юм бол за ASEAN-д хэр их оролцож ирсэн би бол сайн мэдэхгүй. Гэхдээ 190 лав биш байх. Тэгэхээр тэрнээс илүү тоо одоо ASEAN-ээс хойш илүү тоогоор маш олон улс орны төлөөлөгчид Монгол улсад ирж байгаа. За үүнтэй холбоотойгоор нүүдэлчин дэлхийн соёл фестивал ба нүүдлийн соёл ба COP17 гэсэн сэдвийн дагуу өнөөдөр зочинтой ярилцахаар болсон. За өнөөдөр манай зочноор соёл урлагийн газрын дарга Батхуйг хүрэлцэн ирсэн байна. Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Өдрийн мэндийг хүргэе. За фестивалийн гол зорилго нүүдэлчин дэлхийн соёлын фестивал гэж одоо болно. Нүүдэлчин дэлхийн соёл фестивал 2026 онд яг ямар зорилго агуулгатайгаар зохион байгуулагдах уу? За энэ жилийн фестивал өмнөх жилүүдийнхээс юугаар онцлог байгаа вэ? За соёлын асуудал эрхсэн төрийн захиргааны төв байгууллага юу соёлын яамнаас сүүлийн жилүүдэд энэ нүүдэлчин дэлхийн соёлын фестивалыг зохион байгуулж, санаачлан зохион байгуулж байгаа. За одоо бол энэ налайх дүүрэгт энэ тайж хараханд болдог энэ фестивалийн арга хэмжээ бол за энэ байршил дээр бол бараг 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. За энэ жилийн онцлог нь бол COP17 олон улсын одоо баг хурал зохион байгуулах Монгол улс зохион байгуулагдаж байгаа холбоотой үүнтэй уялдаатайгаар зохион байгуулагдаж байгаа бас онцлог байгаа. За энэ нь юу вэ гэхээр монголчуудын уламжлалт мэдлэг тэр тусмаа байгаль экологтой харьцаж ирсэн тэр уламжлалт мэдлэг зан үйлийг сурталчлах энэ концепцийн хүрээнд болж байгаа. За уул аваад явах гэдэг юм уу, байгаль дэлхийг харгадах, бороо оруулах гэдэг юм уу, тэгэл зан үйлүүд монголчуудын уламжлалт мэдлэг арга, технологи за дээр мал маллах арга ухаан гэдэг юм уу. Олон зүйлээр энэ байгаль экологтой харьцаж ирсэн энэ соёлыг энэ нүүдэлчин наадмаар дамжуулаад дотоодын болон гадаадын одоо үзэгчд гэдэг юм уу, жуулчид, за энэ урдын төлөөлөгчдөд сурчлах ийм агуулгын хүрээнд зохион байгуулж байгаа онцлогтой байгаа энэ онцлог бол. Нэгсэндээ энэ жилийн одоо нүүдэлчин фестивал бол COP-д зориулагдж байна гэж тийм ээ. COP тэр хэрээр дэлхийн нийт одоо COP-ийн хүрээнд Монголыг анхаарах энэ цаг үед бас давхар нүүдэлчин фестивал бас өөрийнхөө онцлогийг бас харуулж өгөх юм болов гэж хараад байгаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд угаасаа 8 сарын 20 дээр зохион байгуулагдаж ирсэн. Тэгээ энэ маань өөрөө яг цаг хугацааны хувьд ч гэсэн энэ COP арга хэмжээнд давхцсан. Тэгээд тийм учраас бас Монгол улсын томоохон уур амьсгалын өөрчлөлтийн одоо цөлжилтийн эсрэг томоохон баг хуралтай уялдуулж бүр энэ жил зохион байгуулж байгаагаа бас давуу тал онцлог болж байгаа. За COP арга хэмжээ бол одоо 8 дугаар сарын 17-наас 28-ны хооронд болно. Яг энэ COP-ийн хурлын үеэр нүүдэлчин фестивал бол 8 сарын 21, 22, 23-ны өдрүүд болно. Яг энэ 23-ны өдөр COP-ийн одоо баг хурлын завсарлага нэг өдөр таарч байгаа. Энэ өдөр бол яг одоо COP-д оролцож байгаа энэ олон улсын хурлын төлөөлөгчдүүд бүрэн бүрэлдэхүүнээр очих ийм одоо төлөвлөгөөтэй байгаа учраас бид нар бас бэлтгэл ажлыг өмнөх одоо жилүүдээс мэдээж сайжруулах, за дээрээс нь тэгэл орчуулга гэдэг юм уу зохион байгуулалтын өндөр түвшинд одоо тэр цэвэрлэгээ үйлчлэгээ одоо бусад одоо үйл ажиллагаа үйлчлэгийг өндөр хэмжээнд зохион байгуулах тийм хэрэгцээ шаарддаг байгаа. Тэрний дагуу ажлууд бэлтгэл ажил хангагдаад явж байгаа. Жуулчид ингэдэлтэй нүүдэлчин фестивал бас мэддэг цөөнгөө олччлаа. Тэгээд наадмаас бас яг үндэсний их баяр наадмаас юугаар ялгагддаг вэ гэж их асуудаг.
Та бас энэ ялгааг нь сонирхолтой. Үндэсний их баяр наадам бол 93 наадам. За бүх барилд нь сур харав нь морь уралд. За түүнийг дагсан арга хэмжээ тийм үү. Нүүдэлчин фестивал бол ЮНЕСКОгийн соёлын бит сувын ЮНЕСКОгоос соёлын бит сувыг улс орны соёлын бит сувыг одоо 7 ай савын хүрээнд хамарч үздэг. 7 ай сав. За энэ дээр бол монголчууд одоо чинь их л ам уламжлал. Одоо ерөөл магтаал зүйр цэцэн үг монголчуудын энэ уламжлалт их л ам уламжлал. Язгуур урлаг. За дуу хоор бие биелгээ хөгжим. За уламжлалт мэдлэг арга технологи одоо хоол их гэдэг юм уу тэгэл уламжлалт одоо борцох мэтлэг ингээд уламжлалт мэдлэг арга тийм уламжлалт гар урлал. Тэ одоо эсгийн урлал төмөр одоо модон эдлэлч гэдэг юм одоо ингээд хийц дараан хийцэх мэтлэн тэ. Дээрэс нь байгаль ертөнцийг танин мэдэх уламжлалт одоо мэдих зурхаан ухаанч гэдэг юм уу тэ нөгөө уламжлалт цагаагаар шинжин. За шинжих мэтлэн тэ. За нэг нь юу лээд ингээд 7 ай савын хүрээнд олон улс ЮНЕСКОгоос ингээд төрөлжүүлээд өгсөн байдаг энэ соёлын бит сувыг. Энийний хүрээнд явагдаж байгаа наадам. Тэгэхээр уламжлалт баяр наадам тоглоом наадга гэдэг айсав байгаа. Тэгэхээр үндэсний баяр наадам бол баяр наадам тоглоом наадга гэдэг нэг айсав юм л байна. Энийн 3 наадам бол нөгөө монголчуудын бүх барилдах морь унах юу. Тэгэхээр энэ наадмын хүрээнд бол яг монголчуудын дэдс маань нүүдэлчдийн соёлын энэ олон 100 жил өвлөж ирсэн өв уламжлалыг иргэд олон нийтэд таниулдаг, газар дээр нь бодит байдлаар нэг таниулдаг ийм онцлогтой наадам. Энэ жилийн наадам дээр жилийн наадам дээр за 21 аймгаас маань 40 гаруй нэг аймгийн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өвлөн уламжлагчид ирдэг. Нутгийн онцлогуудаа ирүүлж яг энэ 7 ай савын хүрээнд өөрсдийнхөө отгийг байгуулад үйл ажиллагаа танилцуулдаг. За баруун Монгол гэхэд яг одоо ямар цайны соёлтой, ямар дуу хууртай, ямар одоо гар урлалын одоо уламжлалтай, ямар хоол хүнстэй гэх мэтлээ. Ингээд нутгийн онцлогуд өөр боломжуудыг нэг дор нэг цэгээс цаг хугацаа орон зайны зүйл хамааран очиж харах боломж нь энд бүрдчихэд байгаа. Баруун Монголын соёлыг үзүүл болж байгаа. Зүүн тишээ очингууд Брайд үзэмчин Дарганга гэдэг юм уу те. Бараг энэ угсаатны соёлыг шууд тэнд очиод бас харах боломжтой. За одоо хойд бүсгээд ингэнгүүт одоо хөсгөлийн тайг тайг одоо урт тэр цаатны соёл. За ингээ халахын одоо соёл гэдэг юм уу. Ингээд Монголын одоо үндэстэн угсаатны соёлыг нэг дороос харах юм боломжийг бүрдүүлэхээр энэ наадам онцлогтой ба. За энэ жилийн дахиад нэг онцолж байгаа нэг юм нь юу вэ гэхээр эдгээр нүүдэлчин дэлхийн соёлын фестивал гэж байгаа боловч бид нар энэ жилийн концепцийг хамрах хүрээг Монгол туурхтны одоо зочдтой урьсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл халимгаас ирнэ, туваагаас ирнэ, Бурайдаас ирнэ, за өвөр Монголоос ирнэ гэх зэрэг одоо ингээд Монгол туурхтны дуу хуур бүжиг наадам өв соёлыг сурчлах юм арга хэмжээ болгож зохион байгуулж байгаагаар энэ жилийн бас нэг онцлог байна. Тэгэхгүй бол нүүдэлчин гэж нөгөө ерөнхий ойлголтоор наваад үзэнгүүт зөвхөн монголчууд биш одоо энэ Төв Азийн улс орнууд байж болж байна. Төрөг угсаатнууд. За тэгээд Европ руу ч жоохон буруу ойлголттой нүүдэлчд бас байгаа даа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө ерөнхий нүүдэлчин гэхээс илүүгээр Монгол туурхтан гэж хязгаарлалцсан бас сонирхолтой байгаад байна л да. Энэ сая нэг дурдгачснаас нөгөө хазар монголчууд гэж байдаг шүү дээ. Тэр зүгээс ямар нэгэн холбоотойгоор энэ нүүдэлчин фестивал дээр өргөдөж байгаа ч юм уу оролцох хүсэлттэй юмуд байгаа юм болов. За ер нь яг дэлхийн улс орнууд руу гэдэг юм уу энэ холбогдох байгууллагууд руу бол урилгуудыг жилийнхнээс хөргүүлдэг. Энэ жилийн үед бол бид нар яг Монгол туурхтан ингээд барьцсан байгаа учраас холбогдох одоо энэ чиглэл рүү явуулж байгаа. Бас их өөр соёлууд ороод ирвэл бид нар бас танихгүй болчихно. Тийм тэгэхээр нэг үндсэн наадамын бас нэг концепц агуулга хамрах хүрээ за цаашлаад ярил хар хайрцагны бодлого гэж хүртэл байгаа л байна. Тэгээд энэ жилийн наадам дээр тэр тусмаа өвөр Монголоос маш олон оролцох хүсэлтээ ирүүлсэн. Бид нар тодорхой хэмжээний бас зохион байгуулалтанд оруулж за яг одоо тодорхой бусад одоо юунуудтай ижил тоотой байх гэдэг юм уу энэ эднэрийг хүртэл ингээд бариад явж байгаа. За нүүдэлчин наадам өөрөө бас 4-5 жил болчихж байгаа учраас оролцох сонирхолтой өөрсдийнхөө зардал санхүүжилтээр оролцох сонирхолтой хувийн аж ахуйн нэгжүүд маш их болсон. Өөрөөр хэлбэл нүүдэлчин гэдэг платформ дээр очиж үйл ажиллагаагаа таниулах, сурталчлах, энд оролцоогоо хангах сонирхолтой төр хувийн хвшлийн маш олон байгууллагууд бий болсон учраас энэний уялдаа холбоог хангах одоо хоорондоо одоо зөв одоо тийм
үндсэн концепц алдахгүйгээр зөв үйл ажиллагаа явуулах гэдэг тий. Тэр имийг бас нэлээд барьж бодож байна. За дээрэс нь сүүлийн 3-4 жил төр авч явж ирсэн. Цаашдаа бид нар бие дааж зохион байгуулалтаа авч явдаг ийм наадам болохоор зорж ажиллаж байгаа энэ жилээс. Нийслэлийн соёл урлагийн газар. Тэгээд манайх бол засгийн газар хөгжүүлж байгаа соёл урлагийн газар. За тэгээд нийслэлийн соёл урлагийн газар гэдэг 21 аймгийн соёл айлжуулж салбартын газрууд гэдэг арай байгууллагууд байна. Энэ жил бид нар налаах дүүрэгдээ тодорхой саналыг тавьсан. За энэ нүүдэлчин наадам бол налаах дүүргийн тайж хайрхан дээр сүүлийн 4-5 жил зохион байгуулагдчихлаа. Одоо энэ бол налаах дүүргийн иргэдийн одоо ашиг орлого амжиргааг дэмждэг ийм орон нутгийн чанартай, байршлын хувьд ийм чанартай, тэгээд дээрэс нь хамтран зохион байгуулагчаар оролцох ийм боломжтой наадмаа. Тийм учраас энэ жил та бүхэн зүгээр одоо юу биш оролцоо хангадаг байгууллага биш хамтран зохион байгуулагчаар орж байгаа гэдэг саналыг налаах дүүргийн засаг дарганд тамгад тавьсан. Тэгээд эдгээр тамган газар бол маш сайхан засаг дарга маш сайхан хүлээж аваад хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа. За дээрэс нь холбогдох яамдуудаас гэдэг юм уу одоо жишээ нь ерөнхийлөгчийн зөвлөхөөс хүртэл одоо холбогдож энэ нөгөө Монгол төрийн явж байгаа бодлогуудаа уялдуулж яаж энэ нүүдэлч наадам дээр бас одоо уялдаа хангаж ажиллах вэ гэдэг ийм асуудлуудыг бас ярьж байгаа. Тэгэхээр энэ бол сүүлийн 3-4 жил тасралтгүй ингээд яваад иргэд өөрийн гэсэн үзэгчтэй болчихсон, тодорхой брэнд болчихсон ийм ивент учраас цаашдаа бол аль болох төр хувийн хөгжлийн түнжлийн хүрээнд оролцогч талууд нь өөрсдөө зохион байгуулалтанд ордог. Тэрийнх нь уялдаагийн төр хангаж өгдөг. Ашиг орлогоо бас одоо хүмүүс нь тэндээ очиод одоо жишээ нь үйл ажиллагаагаа явуулцдаг. Иргэд нь очиод худалдаа авалтаа хийждэг. Ингээд бие биенийхээ үйл ажиллагааг дэмжсэн тим наадам байгаасаа гэдэг үдрүү явж байгаа. Энэ тийм учраас бид нар хоолны монголчуудын уламжлалт эдийн ундааны соёлын фестивалыг зохион байгуулж байгаа. За энэ дээр бол одооний үндэсний одоо хоолны үйлдвэрлэлд оролцож байгаа. Энэ дээр бол үндэсний хоол гэдэг асуудал ярьж байгаа. Зөвхөн үндэсний хоол, эдийн ундааны соёл. За наадам үндэсний баяр наадам дээр ч гэдэг юм ингээл тэрнийг хязгаарлах боломжгүй шүү дээ. Олон улсын хоолууд гэдэг юм ингээл янз янзын юм орж ирдэг те. Тэгэхээр монголчууд ямар эдийн ундааны соёлтой байсан юм бэ, хоолны соёлтой байсан юм бэ гэдгийг л барья гэж байгаа. Тэгээ дэрэн дээр таарсан шаардлага гасан дотоодын хоол үндэсний үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгч нар оролцдог гэдэг. Нөгөө талдаа Монголын үндэсний уламжлалт гар урлалын үйлдвэрлэл үйлчлэгээний бас гудамжийг бий болгож байгаа. Тэгэхээр манайхан бас нэг хавтгааруулдаг юм байна. Ерөөсөө юу ч хамаагүй авч тавьдаг. Дээл хувцс малгай гэж ерөөсөө ингээл за бүрх малгай хүртэл авч тавьдаг. Бүрх малгай Монгол мөн. Тэгэхээр Монголын үндэсний уламжлалт биш те гар урлал. Гар урлал дотроо хувцс нь юу юм тийм ээ? Модон эдэл нь юу, эсхийн урлал нь юу юм, төмөр эдэл нь юу юм. За малын одоо эдэл хэрэглэл нь юу юм гэх мэт ингээд дотроо дахиад 10 төрөл байдаг. Энэ төрлийг барьж зохион байгуулах гэж хийж байгаа. Тэгээд ингэнгუთ яг одоо дээрэс нь бид нар энэ даригаан гээц. Ноён сэврээ хийц гэдэг юм уу те. Энэ нутаг нутгийн онцлогийг бид нар гаргаж харуулаач гэдэг шаардлагыг аймаг орон нутагтаа ч гэсэн тавьж яаж байгаа. Тэгэхгүй болохоор аль нь мэдэхгүй, хэн нь мэдэгдэхгүй магадгүй баг зах нь одоо айлын хормойны хаанхын, малгайн хаанхын холиод өмсдөг ийм нөхцөл байдал хүртэл үндэсний хувцсан дээр бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр яг энэ одоо юу гэж судалгаа шинжилгээтэй тодорхой одоо юутэйгээр ингээд гаргах ийм боломжуудыг бүрдүүлэхийг зориод ажиллаж байна. За тэгээд дээр нь бол мэдээж одоо монголчуудын энэ 21 аймаг нийслэл маань отог хэлбэрээр буугаад үйл ажиллагаа үзүүлбэрээ үзүүлчихнэ. Дээрээс нь төрийн өмчийн соёлын урлагийн байгууллагууд маань бас үйл ажиллагааныхаа чиглэлээрээ найз аваадаас сурчлах одоо ийм нэгдсэн зохион байгуулалтанд ороод ингэж үзүүлчихнэ. За дараагийн асуудал нь за үндсэн одоо том тоглолтуудын асуудлууд байж байгаа бас. За энэ үеэр бид нар бас одоо монголчуудыг яг энэ нээлт хаалтын асуудлаас эхлээд ингээд хөтөлбөрүүд юу явах вэ гэдэг асуудал нийтэм бас зэгцэрээ янзлаа сууж байгаа. За энэ дээр юу вэ гэхээр за мэдээж одоо үндсэн том нээлтийн арга хэмжээ нь монголчуудын дуу хоор соёлын өс сурцсан арга хэмжээ болно. Энэ дээр олон улсын оролцогч мэдэрсэн Монгол дурхтнуудын нэгдсэн тоглолтуудыг зохион байгуулах. За дээрэс нь аймагуудыг бид нар энэ жил дандаа төв тайзан дээр бол бүсчилсэн хэлбэрээр нь бүсээр нь тоглолтыг зохион байгуулж байгаа. Учир нь бол аймаг болгон тусдаа тоглолт байсан. Гэх жишээ нь. За дээрэс нь одоо олон улсын дотоодын үндэсний үйлдвэрлэгчдийн хувцас загварын одоо зөвлбөр шоуч гэдэг юм ингээд олон хөтөлбөрүүдийг одоо бас зохион байгуулж байна. За энэ жил бол бас гадны зочид төлөөлөгч олон байх магадaltaй учраас зохион байгуулалтын хувьд бол бас
сая жилдээс эхлээд ингээ бүх асуудлуудыг ачаалал бол өндөр гарч ажиллаж байгаа. Орчуулга байна тийм ээ. Туслах ажилт волонтерууд байна. Энэ одоо фестивал гэдэг зүйлийг ингээд аваад үзэхээр за нэг юм тайзан дээр дуулж хөөрж одоо хөгжмөдөж нэг хэд тоног гэхээсээ илүүтэйгээр нөгөө жуулчид ч юм уу эсвэл тэнд очиж байгаа хүмүүс өөрсдөө оролцох нэг юм боломжтой бас платформ шүү дээ. Тэнгүүд нөгөө за яг хоо биелгээ хөөми уртын дуу морин хуур гар урлал гэдэг ингээл төрлөөр ингээд зүйл ингээд харж байна. Тэнгүүд одоо эдгүй яг ямар зохион байгуулалттай байдгийг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоо юу гэдэг нөгөө нэг айраг хийж байгаа тэр бүлж байгаа үйл явцыг ингэж харуулаад тэр аялал жуулчлалаар ирсэн ч юм уу гадны жуулчид хурж ирэнгүүтээ өөрсдөө тэр процессыг харахаас гадна тэнд нь оролцох ч юм уу. За эсвэл одоо нөгөө нэг юм хамгийн энгийн байдлаар одоо энэ гар урдлын хийх боломжтой энгийн зүйлийг яг өөрсдөө бас оролцоод нэг юм үзүүлэнгээс гадна энэ жуулчдыг өөрсдөө оролцож мэдрэх ямар боломжийг бас бүртгүүлж байгаа вэ? Тийм энэ аюул чухал. Нүүдэлчдийн наадмын сүүлийн жилүүдийн зохион байгуулж ирсэн гол давуу тал нь яг энэ иргэд олонний дунд нь оролцоод явдгаар бас их онцлогтой байгаа. Тэгээ энэ жил бол за үндэсний спортын тэмцээнүүд бас болно. Үндэсний спортын тэмцээн бол ер нь ихэнхдээ за мэдээж одоо тэр мэрэгжлийн одоо хүмүүсийн хоорондын тэмцээн байна. Тэгээ оролцогчдын дундх тэмцээн маш олон байна. Өсвөрийн сур харваачдын, за насан туршидын сур харваачдын, за бүхэн барилдаан гэх мэт ингээд энэ спортын төлөвлөлтөөр оролцох боломжууд байгаа. Дээрээс нь яг энэ отгуудаар явхлаар яг газар дээр нь тэр танилцж үзүүлж байгаа харуулж байгаа юм бүгдийг одоо өөрөө хийж үзэх хэрэглэх тийм боломжууд нь байгаа. Дээрээс нь одоо яг тэр соёлын үеийн өртөөний гэрүүд байгаа. Тэр юм чинь соёл урлагийн байгууллага. Эндээ дандаа боловсролын хөтөлбөрөд цуг явж байгаа. Өөрөөр хэлбэл морин хуур гэж юу юм? За татаад үзчихье. Тийм ээ. За энэ үндэсний хөгжмийн зэмсгэний юм байна. За тэр айраг бүлдэх гэдэг юм уу. Тэр эдээ ундааны соёлтой холбогдлолтой тэр орон зай дээр бид нар яг тэр орчнуудыг бүрдүүлэхэд зорж байгаа. Одоо жишээ нь яг нэг сайхан үндэсний тийм эрээн биш. Яг одоо натур тийм нэг гэрт дотор яг айраг тавьчихсан. Бүлүүр нь байж идэг хүн ороод бүлэх. За тэрийгээ өөрөө аягалж уух те. За иймэрхүү процесс явах юм бол энэ өөрөө нэг бодит байдлыг танилцах юм боломжууд нь бүрдэнэ. Тэгэхээр яг ийм ажлуудыг бид нар бас зохион байгуулад явж байгаа. Тэгээ энэ бол дээр нь бол одоо нэг юм байгаа. За яг хуучин жилүүдэд бид нар бас тодорхой хэмжээгээр ингээд энд одоо яг зохион байгуулалтанд ажилтдаг бараг 1000 хүн ажилтдаг. Одоо нэг үзүүлбэр үзүүлж байгаа олон зохион байгуулалтанд орж байгаа хүмүүс байдаг гэсэн. Эдний хоол ундыг гэдэг юм одоо нэг өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хангадаг гэсэн. Тэгээ энэ жил бол ийм юунаас нь бол татгалзаж байгаа. Хүн болгон ерөөсөө өөрөө ч гэсэн хоолоо худалдаад авдаг. Одоо ингээд бие биенээ тэр холодорн маань тэр наадам маань өөрийгөө ингээд дэмжиж явдаг тийм зохион байгуулалт руу заавал бүх юмыг үнгүй байлгах гэдэг байхгүй. 0 нь хүртэл сервис нь байж байгаа. Жохон цэвэрхэн 0-д нь орё л хангалттай л байх хэвээр. Тэ төлбөрөө төлөөд ордог. Арай баг үнээр ордог гэмшилт ингээд энэ боломжуудын аль болох бүрдүүлэхийг зориод ажиллаж байгаа. Тийм учраас биш тэ энэ дэр ер нь бол цаашдаа энэ наадам маань өөрийгөө ингээд аваа явдаг санхүүжүүлдэг ингээд нэг брэнд болоод тэндээ нутагшаад ингээд тэрэн жил болгон заавал төр төсөв орцсон гэхгүйгээр ингээд явцдаг наадам л болчихвол болчихж байгаа. Цаашдаа бол бүсийн наадмууд ч гэсэн ер нь бол нүүдэлч наадмын нөлөөллийг бид нар бол маш их гэж хардаг. Ягаад гэвэл сүүлийн жилүүдэд үндэсний баяр наадмууд, аймагуудын наадмууд яг энэ өв соёлоос сурталчилдаг болсон. Давхар дандаа юм хүрээ отог байгуулдаг наадмын хувьэр яг ийм отгуудыг байгуул зохион байгуулдаг болчихсон. Тэгэхээр нөлөөлөл нь яваад штэ. Яг 93 наадам гэдэг агуулгаас өв соёлынхаа наадам гэдэг мөрөөр чиглэж байгаа. Улс даяараа. Улс даяараа чиглэж байгаа. Тэгээ бид нар сая 7 сарын 13-ны өдөр дэлхийн адууны өдрийг хөдлөөд зохион байгууллаа. Яг энэ 7 айс савын хүрээнд зөвхөн адууны соёлын салгаад хийж болж байгаа байхгүй. Их адуутай холбогдлолтой ихэд ам боломжтой ерөөл магтаал байна уу, дуу хуур байна уу, бүлжиг наадам байна уу, мал маллах арга ухаан байна уу, айраггүй одоо хайргны гүүний айраг эсгэх одоо удамж дарга технологи байна уу. Адуутай холбогдлолтой эд хэрэгэл гар урлалын бүтээгдэхүүн байна уу. Ингээд явчихад дагаад төрөлжөөл ингээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр монголчуудын үе ерөөсөө энийг үлдэх юм бол ерөөсөө хар мянга байгаа. Ер нь бол наадмууд улс орон аймаг одоо бус орон нутгийн наадмууд бол яг ийм үндэсний онцлогоо харуулдаг ийм рүүгээ явчихж байгаа учраас энэ нүүдэлч наадмын бол өрн төлөө үр дагаврууд маш их байна л гэж харж байгаа.
Мэдээж одоо нөө жуулчдыг тийшээ татах дотоодын жуулчдыг ч гэсэн бас уурж оролцуулахын тулд бас одоо үндэсний их баярнадын дээр ч юм уу одоо адууны өдөр дээр ч юм уу нийтийн явнаг бас зохицуулж исэн. Одоо нүүдэлчин соёл фестивал дээр энэ тал дээр одоо нийтийн явнаа явах тийм боломж зохицуул байгаа юу? Зохицуулсан байгаа юу? Тий, явнаа. Нийтийн тээврийн асуудлыг бол шийдвэрлсэн. За энэ жил бол бас хэдийгээр 23-ны өдөр нэгдсэн одоо тэр копийн төлөөлөгчд очиж байгаа гэж боловч 21-22-нд нээлттэй гэж. Хэрвээ та өөрөө очих хүсэлтэй бол нийтийн тээврээр явна гэдэг. Нийтийн тээврийн маршрутыг бид нар гаргаж байгаа ойрын хугацаанд бас мэдээллийг тавьчихна. За Улаанбаатарын иргэд ч гэсэн нийтийн тээврээр очиж сурцсан байгаа. Тэгэхээр энэ уламжлалт байдгийг бол алдагдуулахгүйгээр нийтийн тээврээр очих боломжийг бол бүрдүүлээд ажиллаж байгаа. Тэгээ нөө машины дугаарлалтыг хязгаарлалтай үе байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бас нийтийн тээврийг сонгочвол бас илүү боломжтой юм байна тийм. Ер нь фестивалууд руу ч тодорхой хэмжээний заавал өөрийн унаатаагаар очиод авах шаардлагагүй болчиход байгаа шүү дээ. Одоо энэ налахад болж ирэхээр миний мэдхээр бол зуны улиралд бол налахад бол 2 том фестивал болохоор болчлоо. Нэг нь хөгжмийн фестивал, нөгөөх нь нүүдэлч. Яг ингээд нэг нь одоо юу гэдэг орчин үеийг ингэж гаргасан, нөгөөх нь ингээ уламжлалыг ингээд одоо тэр хооронд нь холбосон. Налах бол энэ дээр бол нэлээ. За яг өөрөө яг аюул зүүн өнцөг талаас нь харлаа. Налахын цаг дараа нарт бид нар бас энэ асуудлыг бас танилцуулсан налахын удирдлагууд. Юу гэхээр яг танаа энэ зүүн талд чинь яг энэ орчин үеийн хөгжмийн фестивал нэг нь юм одоо яг үндэсний онцлогтой юм фестивалууд төрөлж эхлэв. Тэгэхээр энэ бол өөрөө хойшоогоо тэрэлж урагшаага Төв аймаг тийм ээ. Яг аялал жуулчлалын бүс дотор чинь ийм орон зай одоо ийм ивентүүд бий болж учраас энийг дагсан одоо тийм аялал жуулчлалын төлөвлөлтүүд яг нүүдэлчин фестивалаас урагшаа яваад морин ториулга байгаа. Тэгэхээр яг энэ хэсэг чинь нэг өөрийн өссөн үсээгүй нэг соёлын орон зай кластер үүсээд байна. Энийг дагсан яг аялал жуулчлалын томоохон дэд үтсийн төлөвлөлт гэдэг юм уу бусад одоо юмнуудыг төлөвлөх шаардлагатай юм биш үү гэдэг асуудлыг яриад байгаа байхгүй. Энэ чинь өөрөөр хэлбэл ингээд нэг юм бий болж явсаар байж байгаа сүүлдээ яг одоо филет тайм наадмаас чинь яг чигээрээ наашаа бол их холгоо талбай байгаа байхгүй. Тэгэхээр энийг жилдээ нэгэн удаа энэ талбайд ашиглах уу тийм ээ? Цаашдаа энэ дээр яг ингээд байнгын энгийн үед нь ч гэсэн нүүдэлтийн соёлыг хардаг энэ бэсрэг наадмууд болж байдаг ч юм уу те ингээд нэг тийм хөтөлбөрүүд байлгах тийм энэ нь бол мэдээж төр биш нөгөө төр хувьчлалын төвчлийн өрөөнд одоо энэ ивентүүд бий болгодог юм одоо ийм хөтөлбөрүүд бий болгодог одоо компаниуд маш олон болцсон байна. Эдгээр нь цаашаа ингээд аваад явах уу гэдэг асуудлуудыг бас яг харах хэрэгтэй байна. Өөрөөр баруун талдаа Монгол наадам зохицол гэж байгаа адилхан зүүн талд яг ийм орон зай үүсчихлээ шүү гэдэг асуудлыг хүртэл яриад байгаа. Ер нь бол нөгөө хөдөлгөөн мөртэй гэдэг чийл налахын бол бас давуу тал ихтэй зүйлийг ингэж гаргаж ирж байна. За биднэрт одоо нэг мэдээний булан ороход 1 минут гаруй хугацаа үлдсэн байна. Тэгэхээр яаж мэдээ орохоос өмнө саяны зүйлийг ингэж ярьж дуусгахын гадна одоо дараагийн 30 минутанд юу асуумаар байгаа гэхээр өмнө нь бол ингээд болж исэн ойлгомжтой. Одоо энэ жил жоохон коптой холбож бас дараагийн юу асуумаар. Тэр нь одоо юу гэхээр нүүдэлчин фестивалаар одоо юу гэдэг соёлын бит болон бит бус өвөө ингээд танилцуулдаг ингэдэг тэгдэг гэдэг зүйлээс гадна яг энэ нөгөө нүүдлийн соёл байгальтай харьцах уламжлалт арга ухаан яг ямар байдлаар одоо хадны жуулчдад за гадны ч гэлтгүй одоо дотоодынх нь одоо бидний хувьд одоо өчигдрийн байдлаар нөгөө юуг ярьчлаа л та бэлчээрийн нөгөө даац хитэрж байгаа зүйл дээр яагаад энэ зүйл нь даацны хитэрч ингэж гэдэг талаас бас хөдөө аж ахуйн сургуулийн профессортой бол ярилцсан байгаа. За тэгэнгүүтээ нэг талаараа бас манай одоо нүүдэлчид маань өөрсдөө мал дагаж амьдарч байгаа хүмүүс маань өөрсдөө тэр уламжлалт зүйлээ жоохон мартаад байгаа юм биш үү гэдэг нэг юм асуудал. За тэгээд иймэрхүү зүйл ингээд орж ирж байгаа болохоор одоо нүүдлийн соёл байгальтай харилцах уламжлалт арга ухааныг танилцуулах боломж нь ерөөхдөө ямар байх юм бэ? Тэгээ хэр бүрдэх юм бэ гэдэг зүйл. За тэгээд үүнээс гадна Бурайд Тува Халимаг өвөр Монголоос бас хүмүүс орж ирж байгаа. Энэ хүмүүсийн оролцоо яг юугаар илэрх юм бэ гэдэг байдлаар дараагийн 30 минутыг ярилцъя гэж бодож байна. За 13 цаг 28 минут болсон байна. Мэдээний булангаа хүлээгээд сонсчод эргээс нүдтэй уулзцгаая. За бидэнтэй хамтдаа ирэх мөндөд сонсогч та бүхэндээ баярлалаа. Дуграаг дуулан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг та бүхэндээ хүрч байна. За нүүдэлчин дэлхийн соёлын фестивал нүүдлийн соёл ба COP17 гэсэн сэдвийн дагуу зочнотойгоо бид нэр ярилцж байна. Өнөөдөр манай зочноор соёл урлагийн газрын дарга Батхуйг оролцож байгаа. За эхний 30 минутанд бас нэлээд дэлгэрэнгүй за яг ямар үйл ажиллагаа яаж явагдаж чинь за тэгэхээр тэр нөгөө бас нөгөө локейшн буюу тэр газрын онцлогийг ингээд дурдаад бид нэр ерөөхдөө нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. Миний зүгээс одоо юу асуумаар байгаа гэхээр тэр нөгөө Бурайд Тува Халимаг өвөр Монголын оролцоог
энэ фестивал дээр ер нь яг ямар оролцоотой оролцож байна. За тэгээд нөгөө нэг юм том хамтарсан тоглолт гэж хэрвээ харах юм бол тэр нэг Сүхбаатарын талбайд дээр нэг Монгол турхны тоглолт гэж нэг дээр болж ирсэн шүү. Яг тэрнтэй адилхан зүйл байна уу эсвэл тэрнээс арай өөр бүтцтэй юм байх гэдэг нь үү? За энэ удаа бид нар халимаг, туваа бүрээд за тэгээд өөр монголчуудын тодорхой бас мэргэжлийн багуудыг урьдсан байгаа. Жишээ нь халимагаас телефон гэдэг алдартай дуужгийн чуулга 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирэх гэж байгаа. За туваа бүрээдээс ч яг мэргэжлийн одоо тийм театр чуулгын уран бүтээлчд ирнэ. Тэгэхээр энэ арай жоохон мэргэжлийн түвшний тоглолтууд зохион байгуулагдана. Мэдээж 35 хүнтэй бүрэлдэхүүн гэдэг бол ансамбл гэдэг бол өөрөө дуутай хөгжимтэй бүжигтэй бас нэлээд тийм өвөрмөц тоглолтууд байх болоо. Тэгээд энэ оролцогчдыг бол нэгдсэн зохион байгуулалтаар хангаад ажиллаж байгаа. Тэгээд төв талбай дээр 22-23 өдрүүдэд тоглолтыг зохион байгуулахад төлөвлөж байгаа. За ер нь 20 нэмж хэлэхэд бол 22-ны өдөр буюу одоо Бямбарагт 11 цагаас нээлтийн арга хэмжээг зохион байгуулна. Тэгээд нээлтийн арга хэмжээний талаас энэ олон улсын оролцогчдын тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байгаа. За нийслэлийн соёл урлагийн газар давхар бас нүүдэлчин фестивалаас гадна яг хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа бас сонирхол бол Копод бас нэлээд үүрэг оролцоод ажиллаж байгаа шүү дээ. Тийм соёл спорт аюулжуулж залуучдын яам соёл урлагийн газар засгийн газар хэрэгжүүлж байгаа соёл урлагийн газар одоо хариуцсан ажиллаж байгаа нэг дахиад нэг томоохон ажлууд байгаа нь юу вэ гэхээр энэ COP 17-гийн хүрээнд за сүүлийн өдрүүдэд нэлээд бас яригдлаа тийм ээ хөөх ногоон бүс гээл Улаанбаатарын орчинд за үндэсний цэцэрлэгэн дээр хөөх ногоон бүс гэдэг томоохон орон зай COP-ын байгууллагын талбай орон зай бий болцсон байгаа. Тэгээ энэ дээр хөөх ногоон бүсийн одоо тийм одоо үндэсний онцлогтой соёлын орон зай бүрдүүлэх түүн дээр урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах юм ажлуудыг бас хариуцаад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар яг хөөх бүс гэдэг хөөх бүсд бол одоо нүүбийн одоо яг хамгаалт гэдэг юм уу одоо тэр удирдлага дор бүх хурлууд болно. За энэ үеэр бид нар яг үндэсний онцлогтой за морин хуурын өдөр, бие биелгээний өдөр, Монгол дууны өдөр, ардын дууны өдөр, туйл хайлах өдөр ч гэдэг юм ингээд онцлогтойгоор энэ 17-аас 28-ны хүртэл хөөх бүсийн талбай дээр яг энэ сүүлийн үеийн гоё хийцэлтэй гэрүүдийг бариад дотор нь тогтчуулаад энэ язгуур урлагийг их лам уламжлалын төрлүүдийг сурчлах юм арга хэмжээний зохион болж байгаа. Энэ дээр бол олон улсын хурлын төлөөлөгч нар одоо өөрсдөө жинхэнэ одоо харж үзэж барьж мэдэрч явах тийм боломжийг бүрдүүлээд ингэж ажиллаж байгаа. За мөн дээр нь одоо уламжлалт нь гар урлал эсхий зүү хатах гэх зэрэг ингээд гэрүүдэд бас ийм одоо үйл ажиллагаануудыг зохион байгуулалтанд оруулаад ингээд явж байгаа. За ногоон бүс гэдэг байгаа монголчуудын одоо чөлөөтэй орж гарах тэр орон зай байгаа. Тэнд бас томоохон хурал үйл ажиллагаанууд болно. Энэ дээр бид нар томоохон тайцсаад Улаанбаатар үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн соёл урлагийн байгууллагуудын тоглолтуудыг 17-аас 28-ны хооронд бүтэн одоо тоглохоор төлөвлөж байгаа. За энд бол манай иргэд олон нийт ч гэсэн цэцэрлэг төрөлн дээр очиад энэ орон яг энэ ногоон бүс гэдэг байгаа дээр бол одоо бүрэн оролцоод явах боломжтой байлээ. Тэгээ энэ дээр бол жишээ нь улсын филармонихд л симфони арил хөгжим, Баян Монгол жаз, Морин хуурын чуулга гэх зэрэг одоо юм 3 том оркестртэй 3 өдөр тусдаа тоглоно. За үндэсний урлагийн театр Монгол одоо яг дуу хөгжмийн өдөр, Монгол бүжгийн өдөр тусдаа тоглолтуудтай. За дуурайжгийн эрдмийн театр гэхэд Монгол сонгодог гэдэг тоглолттой гэдэг ч юм уу ингээд бүтэн хөтөлбөрүүд гарчихсан зохион байгуулалтанд ороод тоглолтууд явж байгаа. Дээрээс нь бид нар бас томоохон гэр кино театрыг бий болгоод Монголын одоо энэ байгаль экологитой холбогдолтой кинонуудыг уран сайхны болон баримтат кинонуудыг олон нийтэд үзүүлэх, гадны зочдод үзүүлэх ийм ажлуудыг зохион байгуулж байна. Мөн өв соёлын өргөөг бий болгоод манай соёлын үеийн үндэсний төв хариуцаад яг энэ дээр одоо монголчуудын өв энэ нөгөө одоо хүн чулуу гэдэг юм уу тийм ээ. Нөгөө одоо хатны сүг зураг гэдэг юм уу иймэрхүү томоохон өвгүүдийг сурталчлах тийм өргөөгөрийг байгуулад байж байна. Тэгэхээр ногоон бүс дээр хөх бүс дээр болж байгаа олон улсын оролцогчид ногоон бүс рүү гарч ирээд энэ үгдийг бас үзэх юм боломжтой учраас энэ хөтөлбөрүүдийг хариуцаж ажиллаж байна. За дээрэс нь гуравт нь яг энэ олон улсын арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын бүх үзүр үйлчлэгээнүүд одоо ямар хаана ямар үзүр үйлчлэгээ болох уу энэ иргэд олон нийт тэрцмаа жуулчдад одоо сонгоод тасалбар аваад очиод үзэх юм боломжуудыг бүрдүүлээд бүх театрууд, бүх музейнууд төр хувийн хөгжлийн ялгаагүй бүгд одоо үйл ажиллагаагүй зохион байгуулах энэ ажлуудыг бас удирдлага зохион байгуулалтаар хангад ажиллаж байна. Жуулчдын хөл татрах болоогүй байна тийм ээ.
болоогүй. Дээрэс нь энэ нийтдээ өчигдрийн байдлаар энэ коп арга хэмжээ дээр ирэх одоо гадаадын зочдын тоо 7000 гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр мэдээж яг 14 хоногт энэ 11 12 3 хоногт биш тэ бүгд нэг дор ирэхгүй л байх л да. Эхний одоо хурлын эхэнд ирээд 1 4 5 хоноод буцдаг ч юм уу. За дунд нь байх бах, за хойдолд нь байх бах гэдэг ингээ хуваагдах л баг. Тэгэхдээ энэ бол бас тодорхой хэмжээний хөдөлгөөн байгаа учраас энд зориулсан одоо үзүр үйлчлэгээ за мэдээж тэгээд одоо өшөө бэсрэг наадмууд өөр юу байх боломжтой. Тэр 22 23 өдрүүд хар хорин огжмын фестивал одоо цэнгэлт хүрээлэнд болох гэж байгаа юм байна шүү дээ. Жишээний энийг хүртэл бид нар санал болгоод үзэх хүмүүс нь үзээч. Монгол улс бол ийм орчин цагийн одоо дижитал ийм хөгжмийн наадамтай гэдгийг хүртэл хайлаш нь байгаа. Үндэсний наадам ч байна, дижитал нь ч байна гэдэг эмийг хүртэл одоо яхын тулд санал болгоод одоо нэгдсэн вебсайтн дээр оруулаад ингээд копи вебсайтн дээр одоо бүх мэдээллүүдийг оруулаад ингээд уялдаа албаг хангаад ичиж. Би яг тэр үед гайхчихсан. Одоо яг нөгөө копи нэг тусдаа вебсайт гарсан ба штэ UNCCD COP 17 гэдэг. Тэнгүүд энэ дээр угаасаа ингээд одоо юу гэдэг ногоон бүс газрын зураг заа тэгээд аялал төлөвлөлт тэгээд соёл урлагийн үзүүр гэдэг нэг хэсэг байсан. Тийшээ ороод ингээд үзэнгүү. За энэ копод зориулсан зөвхөн ногоон бүс, цэнхэр бүс дотор болох үйл ажиллагааг хилээд байна уу? Эсвэл яг ингээд Улаанбаатар, Монгол даяар хамарсан бүх үзүүр үйлчлэгийг оруулах чинь үү гэж хараад сонирхоод орсон чинь нэг үс чи хүүгийн тоглож явчихсан байхгүй. Сая хэдэн хоногийн өмнө болсон да. Би нэг 7 хоногийн өмнө орж ялгаж хүүгийн тоглолт орж ирээ. Тэгээд үндэсний урлагийн их театр музей гэдэг ингэнгүүт энэ ерөөсөө зүгээр ингэж ганцхан одоо юу гэдэг коп гэхээс илүүтэйгээр бүр ингэ томоохон соёл урлагийн үзүр болон аялал жуулчлалын нэгэн том одоо ийм үйл ажиллагаа давхар коп 17 болж гинэ гэж ерөөхдөө харлж ийсэн. Бид нар 8 сарын 1-ээс эхлэх бүх хөтөлбөрийг оруулсан юм. Тэгэхээр нөгөө хүн амтлагийн тоглолт ороод ирчихгүй. Тэгэхээр одоо копийн чинь бэлтгэл ажлыг хангах гэдэг хүртэл хүмүүс төрүүлээд ирдэг юм бэл. Тэгэлгүй байх уу. За одоо Африкийн оролцогч нь эхлээд ирсэн гэдэг сураг байгаа. Тэгэхээр эн чинь зөвхөн тэр 11-ээс тий 17-оос 28-ны ордох асуудал биш байгаа. Тийм учраас бид нар ерөөсөө 8 сарын бүх үзүүрийн үйлчлэгээний хөтөлбөр орвол төрүүлж ирсэн хүмүүс нь үзэг. За дээрээс нь талимдуулаад энэ яг юу болох гэж байгаа гэдэг энэ гадны босод зочд одоо жуулчд ч гэсэн үзэг гэдэг асуудлыг яаж байгаа. Дээрээс нь гадны оролцогчд бол яг түрүүний өөрийн чи хэлдэг вебсайт руу бүгд орж мэдээлэл харна. Тэгмүүд аялал төлөвлөх гэдэг дотор нь соёл урлагийн үзүүр үйлчлэгээг гот 3 янзаар байж байгаа. Та урлагийн тоглолт үзүүр үйлчлэгээ үзэх үү? Музей гэлрээ үзэх үү? Бэсрэг наадам үзэх үү гэж. Бэсрэг наадам босод. Тэгээ бэсрэг наадам гэдэг дээр за нүүдэлч наадам байна. За өшөө одоо хаана одоо бэсрэг наадам болж байгаа юм. Дахиад дээр нь одоо саяын тэр босод гэдэг дээр нь тэр одоо хар хориг музик фестивал ч гэдэг юм уу. Ингээд ер нь Улаанбаатар хотод ойр орчимд нэг ийм арга хэмжээнүүд болж байна шүү. Магадгүй энийг зөвхөн Улаанбаатар хотод ичээд орон нутг руу аялал төлөвлөж болно шүү дээ. Тийм учраас бид нар орон нутгийн соёлын газруудаар ч гэсэн томоохон ивентүүдийнхаа мэдээллийг өгчгөө бид нар ингээд байрлуулчихъя. Эндээс нь харчаад ийшээ төлөвлөе гэдэг юм дээр эргэл Монгол гэдэг нэрийн дор гарч ирж байгаа. Тэгж одоо уялдуулж төлөвлөж явж байгаа ажлууд нь. Энэ коптой холбоотой бас нөгөө одоо нэг сүүлийн үед гарч ирж байгаа нэг амьд төгсгийн хамтлаг Morning Star гэж хамтлаг байгаа. Алтай 5 богдоос тоглолтоо шууд цахимаар тоглуулна, толилуулна гэсэн байсан. Энэ өөрсдийнх нь хуваараа хийж байгаа тоглолт уу эсвэл соёл урлагийн газартаа бас хамтарч хийж байгаа зүйл үү? Энэ яг хамтарсан тийм юм байхгүй. Мэдээж одоо уран бүтээлчид энэ хүрээнд чөлөөтэй сэтгэх одоо өөрсдөө юу их. Бид нар бол тэр мэдээллүүдийг харин одоо хүмүүс санал болгох, холбох, уялдааг хангах тиймэрхүү юмнууд бол уялдааг хангаад ажиллаж байгаа. За эргээд нүүдэлчин фестивалын тухайд орё. Бас нэлээдгүй туршлагатай болсон. Тэр хэрээр бас өнгөрсөн одоо жилүүдэд зохион байгуулагдчихсан жуулчдын одоо тоо баримт үр дүнгөөсөө та суулцвал тийм ээ. Жуулчид ер нь хэр их сонгож ирж байна. Яг эргээд одоо бас зөвхөн үндэсний баяр наадам Монгол одоо газар нутаг гэхээсээ илүү бас нүүдэлчин фестивалыг зорж ирэх жуулчдын тоо их хэрэг. За энэ дээр ер нь бол өнгөрсөн жилүүдэд их олон үйлдэлүүдийг орлогуудыг хийжсэн юм билээ. Одоо бүр ингээд толгой толдог камер хүртэл байрлуулад. За. Хэдэн хүн ирж гэнэ үү? Оролцогчид хэд болж гэнэ үү? Тоог ер нь бол олж харах гэдэг ингээд. Залгаа болохоор тий. Ер нь энэ залгаа талбай учраас маш явдалтай. Тэгтэл нөгөө тоолсон нөгөө тоолох цэгээр нь орж ирэхгүй ингээд хэдэн талаас ингээд нөгөө стан нүүдэлчдийн наадам учраас тэгээ талаас ороод ирдэг учраас давхарцсан тоогоор ерөөсөө маш өндөр тоо гарч ирээд идэг. Тэгэл хоол үнс гэдэг юм уу наануу цаануу зохион байгуулалтын хувьд одоо дутагдсан за наандж л одоо дэд үтсийн хүртээмж гээл ингээд дутагдах гэдэг юм уу ингээд янз янзын асуудлууд гардаг. Тэгээ яг тэр дотроос бас жуулчдын тоогоо ялгаж салгаж аавна гэдэг бол бас их явдалтай болчиход байгаа.
Тийм учраас одоо энэ жилээс бид нар хаяж биш тиймэрхүү болон босоод юмнуудаар одоо энэ дүнгуудыг гаргах гэдэг юм уу юм зохион байгуулалтын юмнуудыг хийхээр ингээд оролдлого хийж байна. За яг жуулчд гэхээс илүү ер нь бол өдөртөө бараг 30 орчим мянган хүн эргэлдэж байна. 30 орчим мянга. Тэгэхээр тэрнтэй холбогдлолтой тэр одоо машин тээврийнхний асуудал очино. За тэгэл тэр одоо ариун тээврийн дээрээс нь тэр хоол унд хүртээмжтэй байх хэрэгтэй хэмжлэн ингээд нөгөө үндсэн үйл ажиллагаа хөтөлбөрөөсөө гадна энэ логистик дагсан энэ үйл ажиллагаа нь бол маш тийм одоо өргөн цар хүрээтэй байгаа учраас энэ дээр бид нар бол одоо инжилийнх бол бүр нэмэгдэх магадaltaй шүү гэдэг байдлаар гүйцэтгэх талын багуудтайгаа байнгын уулзах зохион байгуулж байгаа. За ямар нэгэн байдлаар одоо олцогч гэдэг юм очисон хүмүүс сэтгэл ханамжгүй буцах бай. За жуулчин байлаа гэтэл юу ч ойлгосонгүй ч гэдэг юм уу те. Тийм учраас бид нар одоо жишээ нь нийтдээ манай талбай дээр 300 орчим объект баригдаж байгаа. Өөрөөр гэр гэдэг юм уу те нөгөө одоо ямар нэгэн асар гэдэг юм уу ингээд ярихлаар нийтдээ 300 орчим объект баригдана гэхлээр энэ 300 орчим объект дээр бүгдэн дээр нь орчуулагч байх шаардлагатай байж байгаа. За 21 аймаг гэхэд одоо өөр өөрийн гэр дээр бүгд орчуулагчтай бай. Харьяа байгууллагууд өөр өөрийн гэр дээр орчуулагчтай, үндэсний спортын орчинд бай. За дотоодынх ч юм уу гадаадынх ч юм уу ялхаа байхгүй бүгд тайлбар байх хэрэгтэй. За яг монголчууд нь бол ойлголцоод ингээд явчин. За энд ийм болж гин, тийм болж гин гэдгийг бол ойлголцоод явчин. Тэр зэсмэ гадны хүмүүс одоо хаана юу болоод байгааг нь мэдэхгүй байх нөхцөл учраас за флан зургийг маш одоо ойлгомжтой байдлаар гаргая. Дээрээс нь тэр танилцуулга боршуур гэдэг юм уу тэр мэдээллүүдийг ай. Дээрээс нь очисон байршил болгон дээр нь угтаж аваад одоо үйлчлэх гэдэг юм орчуулж өгөх. За энд ийм арга хэмжээ болж байна гэдэг тийм орчуулагчдыг нэгдсэн одоо ижилсэн байдлаар ингээд бий болгоё. Тийм учраас зүгээр тэр одоо магадгүй зүгээр копон очточны хоригч автобус очлоо гэдэг ингээд талбай дээр буугаад тодорхой 2 цагийн дараа эргээд уулзъя гэдэг байдлаар л тэр талбайр бол орно. Очих цэг болгон дээр нь хүн ухтаж аваа. За та энд юу хэрэгтэй? Энд яг ийм арга хэмжээ болж байна. Ингэж гэдэг тийм мэдээллийг өгөх. Ийм одоо юуг ашиглаад ажиллаж байна. За ер нь бол би товчхон мэдээлэл гэхэд за өвлөө уламжлалтын тоо бол нийтдээ нэг за гадаадынх нь бол нэг гадаадд оролцолт нь бол 150 орчим хүн орцохоор төлөвлөж байгаа шиг байна. За дотоодынх нь бол 921 аймаг нийслэлийн тус бүр 40 хүн тооцоолоор 990 одоо өвлөө уламжлагч тэн талбай дээр одоо үйл ажиллагаагаа одоо отгууд дээр үзүүлэх гэж байгаа. За ажлын эсгийн гишүүд болон зохион байгуулагч, уран бүтээлч, сайн дурын ажилтнууд 2500 орчим оролцдог жил болго. За хөтөлбөрт арга хэмжээ 800 ширхэг явагдана. За 9 тайз байна. За аймаг нийслэлийн 66 гэр, за соёлын 40 гэр, за мэргэжлийн холбоодын 20, за жижиг дунд үйлдвэрлэл хоол үйлчилгээний 100 асар. За гэхээр нийтдээ 345 объект тайз гэр, асар цэг гэдэг ийм асуудал ярьж байгаа. За ер нь бол нийт 4000 хүний хүчээр за энэ 3 өдрийн турш за магадгүй нэг 200 гаруй мянган үзэгчдэд 800 хөтөлбөрт арга хэмжээг танилцуулныг тооцож байгаа. Статистик таагаар тийм. Тэгэхээр энэ өөрөө өштэй маш олон хүний хүч хөдөлмөр, цаг зав, нэлээд эртнээс бэлдсэн одоо бэлтгэл сургуулийн хүчинд ийм ажлын ард гарна. За ер нь бол нүүдэлчин наадмыг жоохон тодтогоод хэлэхэд за одоо хэдхэн 9 сард гэхэд Киргизэд нүүдэлчдийн олимпик болчихж байна. Тэгэхээр нүүдэлчдийн соёлыг өмчлөх гэдэг юм уу? Аль болох энэ чиглэлийн нөгөө одоо брэндээ болох гэсэн улс орнуудын одоо юу бол бас байна шүү дээ. Тэгэхээр энэ Монголын энэ наадам бол өөрөө яг зүгээр холбогдох зүгээр одоо сүүлд нь бол яг эргээд одоо дүгнж байгаа гэдэг юм уу? Бусад одоо бас байгууллагуудаас юу яригддаг вэ гэхээр яг хэдэн жуулчин тоо ирсэн. Яг ямар ашиг гарсан гэдэг. Энэ мөнгөөр үнэлшгүй байхгүй юу? Энийг мөнгөөр үнэлж болохгүй. Энэ бол өөрөө монголчуудын бусдаас ялгарч байгаа онцлог, үндэсний онцлог дархлаа бүх юм явж байгаа. Магадгүй ирээдүйн хойч үедээ өвлөн уламжлуулах ийм өв соёлууд байдаг, ялгарлаа олж харах гэдэг юм уу? Өвлөн уламжлагчдаа тодорхойлох, цаашдаа өшөө одоо хөгжүүлэн баяжуулах ийм олон талын бодлого явдаг юмыг ер нь бол нөгөө цензурдэх гээд яг ямар ашигтай гарсан та нар. Хэдийн зардал гаргачаад ямар ашигтай гарсан гэдэг. Одоо үндэсний баяр наадмын үед ч тэрэлтэй нэг арга өрөхгүй тэр бомд өргийн асуудал яригдсан хэрнээ яг тэрийг яриад идэг. Тэгтэл эн чинь Жанзан нуруу байлсан үг гэдэг шүү дээ. Монголчууд энд вакцин гэдэг.
Бусдаас ялгарах онцлог энэ үеэрээ л нэг бахархаж Монгол хүн гэдгээрээ бахархдаг ийм вакцины асуудал байна. Тэгээ ийм агуулга талаас нь харах хэрэгтэй. Тэгээд нүүдэлчдийн наадмыг бол бид нэр яг тэр талаас нь бодож төлөвлөж бүх юмээ одоо хийж ажилдаг. Тэгэхээр энэ дээр бол тэр тусмаа одоо ижил төстэй соёлтой гэдэг юм нүүдэлчдийн соёлтой энэ улс ордын төрүүлж өсөх гэсэн брэнд болох гэсэн ийм борлуулалт явьж байгаа үед бид нар энийг харин ч улам өргөжүүлж гадаад дотоодын орцдыг өшөө олон оролцуулж энд бол яг нүүдэлчдийн одоо соёлтой одоо яг төв улс юм байна шүү гэдэг ойлголтыг өгөх ийм одоо том бодлого нь энэ цаана явж байгаа гэж харж байгаа. Тэгээд энэ утгаараа бол одоо энэ асуудлууд бол юуруу орох баха, зохион байгуулалтанд орох баха гэж. Нэрээ хамгаалах гэдэг асуудал байна тийм ээ. Тэр нөгөө дэлхийн нүүдэлчдийн наадам гэж нэрлэгдээд байдیں۔ Энэ нөгөө юу эднэр Киргиз, Турк өөрч хаана хөлөө энэ Төв Азийн орнууд тэгэнгүүтээ манайх орж ирж байгаа. Нэг сонирхолтой зүйл нь Япон хүртэл энэ дэлхийн нүүдэлчдийн наадамд оролцдог нэг юм бас нээлттэй оролцдог байлгүй. Нээлт нь бас их за телевиз зурагтаар бол үзчихсэн нээлт нь бас нэлээд сүртэй яг нэг олимпийн наадам шиг юм ерөөд бол харагдчихсэн л та. Тэгэхээр яг энэ зүйл дээр бас нэг юм өрсөлдөөний одоо энэ зөвхөн урлагийн юм соёлын тал дээрээс гадна энэ Төв Азийн орнуудтай бид нар чинь бас нөгөө аялал жуулчлалын тал дээр бас өрсөлдөд байгаа шүү дээ. Ерөөсөө гол нь тэр. Тий, аялал жуулчлалын тал дээр өрсөлдөд байгаа. Одоо жишээлбэл одоо экстрим аяллаараа Кыргызстан гэдэг улс өөрийгөө бараг Төв Азийн нүүдэлчдийн дундах Швейцар юмаа гэж ингэж танилцуулаад ингэж яваад байгаа. Казахстан улууд ирэнгүүд бас өөрсдөө аялал жуулчлал тэгэл тэргээрээ дамжуулаад аялал жуулчлалаар хүн ороод ирчих юм бол тэгэл соёл гэдэг зүйлээ үзүүлэх байхгүй. Ондоо соёлыг харуулах зүйл нь л яг энэ байгаад байна. За тэгээд цаашлаад ерөөхдөө энэ нүүдэлчдийн фестивалыг цааш би бас нэг юм асуумаар үтээ. Бэлэгт нэг нүүдэлчин гэж сая 6 сард болох шиг болсон. За тэнгуүтээ нүүдэлчин зөвхөн энэ налахад биш нэг өвөл болсныг болгох шиг байсан тий. Өвлийн нэг наадам. Тэгэхээр энэ зүгээр нэр нь концепт одоо зүгээр ийм нэг франчайз гэдэг шиг одоо тэр улирлыг дагсан ийм нүүдэлчин гэдэг ийм концепттэй ийм фестивалууд ингээд болох гэдэг нь. Яг нь нүүдэлчдийн өвлийн наадам гэж хийсэн. Энэ бол монголчуудын нүүдлийн соёл чинь яалчгүй улирлын чанартай. Тэгэхээр өвлийн спорт гэдэгтэй адилхан бас өвлийн одоо онцлог байна. Тэр өвөл одоо арга хэрэгэлдэг тэр арга технологи нано цанаа одоо бүх юм чинь л өөр шүү дээ. Тийм учраас өвлийн наадам гэдэг нэг хийсэн. За гадаад улс орнуудад баштай бас нэг тодорхой тийм нэгдсэн бодлого ихгүй болохгүй гадаг. Тэгээ тэр нь юу вэ гэхээр бүх л улс орнд байгаа гадаад байгаа монголчууд маань одоо өвсөлийн наадмаа хийхийг зорж штэ. За үндэсний баяр наадмын өмнө болон хойно ямар ч нэг цуглаад наадмаа хийчихэд байгаа. За Австралид байна, за Японд байлаа, Европ орнууд байна. Одоо Солонгост бол ингээд хийгээд өөрсдөө яг уу тэнд амьдарч ажиллаж байгаа хүмүүс элчин сайдынхаа амнад дэмжлэгтэйгээр л хийж байгаа. Цаашдаа бол бид нар яг уу зүгээр энэ гадаад байгаа наадмуудыг бас энэ үндэсний өв соёл одоо соёл урлагийн газар соёлын аймдрууд байнга л холбогддог, дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаач гэдэг. Тэгэхээр энэ дээр бидний бас барьж байгаа бодлого гэдэг юм давхар ярьдаг юм юу вэ гэхээр яг энийг ингээд хийх юм бол хамтраад хий. За соёлын ам жижиг дунд үйлдвэрийн газар за хөдөлмөр эрхлэлтийг дэмжих одоо ямар юмнууд байдгийг ямар одоо газрууд байдгийг дээрээс нь одоо гадаад харилцааны яам өшөө одоо захиргааны ямар байгууллагууд цаад газраач гэсэн амар нэг дор очоод бүх одоо Монгол төрийн бодлого үйл ажиллагаа сурчлах нэг цагийн үйлчлэгээ авах ийм боломжийг бүрдүүлсэн тэгээд дээрээс нь одоо тэр үндэсний баяр наадмынханд биш одоо зохион байгуулаад байгаа баяр наадмынхын хөтөлбөр арга хэмжээг дэмжиж оролцсон тодорхой санхүүжилт үзүүлсэн ийм байдлаар нэгдсэн брендтэй явбал зүгээр юм уу гэдэг тийм юм ер нь сүүлийн жилүүд нэлээд яригдчихэж байгаа. За энэгээр бол Монгол улсыг сурталчлах, монголчууд хоорондоо баярлах биш. Тухайн улс оронд монголчуудыг сурталчлах ийм томоохон арга хэмжээг зохион байгуулах гэдэг ийм асуудлыг том зургаар нь харах шаардлагатай байна гэдэг байдлаар. За элчин сайдын яамдуудаас ч гэсэн гаргадаг хүсэлтэн дээр яам агентлаг тусдаа нэг ажил санд болгочих юм аа. Тэгээд нөгөөх нь зохион байгуулахтай тийм нэг хүртээмж багтай. Одоо нэг тэгэхээр яг энийг нэгдсэн зохион байгуулалтанд гараад за энэ жил бол тэр оронд. Дараа жил бол тэр оронд гэчүүл бүх төрлийн байгууллагуудад за магадгүй каноны өдрүүд, за урлагийн тоглолтууд, за өөр юу байдгийг Монгол улсыг сурчлах ямар боломжууд байгаа. За үндэсний илүү далаацтайгаар зохион байгуулах гэдэг сүүлийн жилүүд энэ ажлууд нэлээд яригдж байгаа учраас соёл спорт ажилтны салбарын сайдад Бэлгийн одоо зохион байгуулж байгаа талаас хүсэлт гаргасны дагуу энэ жилийн Бэлгийн наадам дээр бол дэмжлэг үзүүлж оролцсон. Нүүдэлчин гэдэг агуулгын брендийн хүрээнд
зохион байгуулалтанд ингэж дэмжлэг үзүүлж оролцсон. Тэгэхээр цаашдаа яг энэ наадмууд дээр яг энэ одоо зохион байгуулалттайгаар зөвхөн тэнд нэг одоо амьдарч байгаа иргэдийн хоорондын баяр биш, Монгол улсыг сурчлах томоохон ивент болгох тийм талаар байна. Одоо тэр рүү чиглэсэн анхны оролдлогууд гэж бас ойлгож байна. Тэгээд энэ жилийн нүүдэлч наадам бол яг биелэгдвэл тэр агуулгаар болсон. Дараагийн жилүүдэд бол бас одоо эртхэн одоо саналуудаа ирээдүйд ингээм хамтрах юм бол бас энэ дээр зохион байгуулалтанд оруулаад за их тэр бүхний бас хийж чадахгүй байгаа юмнуудыг бас эндээс байгаа нөөц болцоогоор дэмжиж ингээм хамтраад ажиллах боломжууд бол байгаа гэж харж байгаа. Түрүүн та бас нэг ярьсан шүү дээ, өвлийн одоо наадмыг одоо дахин зохион байгуулах төлөвлөгөө байна уу? Ер нь боломжтой байна уу? Юу гэж харж байна. Бас яг өвөл монголчууд яг яаж одоо юу өмсдөг байсан, яадаг байсан гэдэг чинь өөрөө бас тий ховцны соёл, хоол өвлийн хоол одоо энэ ундааны соёл их мэтлэг маш өөр юм байгаа. Тэгээд энэ бол яг зүгээр нөгөө өвлийн жуулчны ч асуудал яригдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг зүгээр ер нь бол цаашдаа бол мэдээж соёлын яам гэдэг юм холбогдох манай соёл урлагийн газар зэрэг холбогдох байгууллагын санаачлагаа бол алдахгүй төлөө явна. Ер нь бол нэг зөрчилтэй байгаа. Энийг нөгөө за маасан ч тийм бочлоо шүү дээ. Мөнгө үрж ийн гэж хардаг. Наадам фестивал гэж хардаг. Тэгтэл эн чинь цааталт нь өв соёлыг сурчлах томоохон бодлого юм чинь энийхээ ардл явдаг. Тэгээ энэ талаасаа бас нэг жоохон харшилдаад та нар энэ нүүдэлч наадмаа ч гэсэн 3 жил нэг удаа хийхгүй. Ягаад жил болгон хийгээд байгаа ч гэдэг юм. Ингээл байнгын ийм нөгөө талаасаа нөгөө төрийн хүчин зүйлүүд нь нөлөөлөд өгдөг учраас одоо тэгээд байнга явуулж чадахгүй байгаа тийм нөхцөл байдал байгаа. Тэгэхээр одоо өвлийн наадам нь ядаж 3-4 жилдээ нэг болдог. Зуных нь бол тасралтгүй явж явах тийм одоо юм нэг л одоо хэвийн үйл ажиллагааг алдагдуулах байхыг л одоо тохондоо бол ягддаг зориод ажиллаж байна. Гадаадын бас нөгөө монголчуудтай холбоотой энэ зүйл ярьж хахад би өөрөө бас тодорхой хэсэг хугацаанд бол Европт амьдарч ирсэн. Хятад улс орны бодлогоор ингээд аваад үзсэнгүүт соёлын тал дээр яг нөгөө хятадын шинжил манайхын одоо цагаан сарын үеэр одоо яг тэр үед Азийн соёл дундаасаа эн чинь Солонгос ч гэсэн бас тодорхой хэмжээний тэрний будааны баяр ч юм уу тэр нэг давхцаад байдаг юм байлээ. Тэр зүйл дээр яг тэр хятадын тэр соёлын газрын бодлогоор тэр улсад явуулж одоо тэнд амьдарч байгаа хятад иргэдтэй зориулсан ч юм уу. За тэнд нь одоо тэрэнгүүд нөгөө улсынхын төлөөллийнх нь улсууд байгаа шүү дээ. За тэгээд дээрээс нь тэр хотын дарга эднэр ингээ гарч ирэнгүүд нэг юм хятадын одоо тэрний соёл гэдэг зүйлийг ингээд олон нийтэд танилцуулж байгаа маш том үйл ажиллагаа жишээлбэл яг хятадын шинжилтээр гарч ирдэг байхгүй юу? Томоохон хотод. Яг энтэй адилхан бас нөгөө монголчууд байгаа газар дээр нь бас нэг иймэрхүү үйл ажиллагаа Монголыг танилцуулсан. За зөвхөн одоо бид нар нэг хувийн одоо тэр артист уран бүтээлчд болоод тэрэнгүүд нөгөө гадаадд амьдарч байгаа монголчуудаа зориулсны тоглолт хийж буцаж ирээд байдаг. Тэр зүйл нь одоо тэр монголчуудаас жоохон давхгүй зүйл ажиллагаа бас нэг юм хийгээсэй гэж би бол ерөөд бол хүсдэг. Тэгэхээр ямар ч нүүдэлтийн соёлын наадмын чинь эхний оролдлого бол 18 оноос эхэлсэн. Яг ийм одоо энэ өв соёлыг одоо өвлөө уламжлагчийг одоо тодруулах гэдэг юм энэ үйл ажиллагаа бол за магадгүй хурдын танхимд гэдэг юм уу нэг ширээний ард сууж байгаа шийддэг байсныг ямар ч зээл гаргаж ирээд ийм ивент болгочлаа шүү дээ. Тэгээд 21 оноос хойш тасралтгүй одоо өндөр хүртэл хийж байна. Тэгэхээр энэ бол эхний даваагаа даваад одоо цаашаа боожод явах хэрэгтэй гэж хараад байна шүү дээ. Тэгэхээр дараагийн магадгүй яам агентлагийн дараагийн бодлого бол саяын гадагшаа чиглэх тэр нөгөө тэр тусмаа гадаад амьдарч байгаа иргэдийн их хэлний одоо бодлоготой нөгөө хүүхдүүдийн нөгөө сурах мэдэх өв соёлоо таних энэ бодлоготой нэр одоо уялдуулахын чиглэлээр яг энэ одоо саяын өөрсдийн санаачлагаар тулгуурсан наадмуудыг л яг ингэж өв соёлын таниулах наадам болгож түгээрээ дамжуулж Монгол улсыг суртлах тэгээ газар дээр нь орох төлөвлөлтөд эзэлдэг юм төрийн маш олон хамтарч ажиллах юм хэвчээ шаардлага цаанаа харж Монгол улс бол Монголоос гаднаасаа Монгол гэж харагдаж байгаа бол онцлогтой боловч дотроо бол дахиад сатны өөр онцлог соёлтой гэдэг юм давхраас харуулсан юм байна. За зочноор хүрэлцээс танд баярлалаа. Ирэх мөндөс сонсогчдод ураг дуулах бүлгийн Монгол радио 92.5 мэдээний бодлогын хүлээн сонсчод эргээд студидтэй уулзцгаая.